За манай ард түмэн эртнээс нааш за хүй дарсан чулуу төрсөн бууц гэх мэтээр ярьж ирсэн байдаг. За ер нь дээхэн үедээ Монголд хүүхэд төрөх зан үйл ямар байсан бэ гэдэг тухай өнөөдөр авч үзье. За ерөнхийдөө манай ард түмэн бол жирэмсэн болсон эхийг бол маш их хүндэлж хайрлаж явдаг тийм ард түмэн одоо ч бас хэвээр байгаа. За үндсэндээ жирэмсэн болсон эхийг бол янз бүрийн айлгаж цочоох, за нүдэнд нь муу юм харуулах, за чихэнд нь муу үгсийг сонсгох зэрэг зүйлсийг бол хориглож ирсэн байгаа. За ингээд жирэмсэн их төрөх болдог. Дээхэн үедээ бол ерөөсөө араг түшиж төрдөг байсан. За араг түшиж төрнө гэдэг нь бол одоо бол ерөнхийдөө бол эмнэлэгт асрам хүүхэд төрүүлэх газар хүмүүс төрж байгаа. За одоо бол хэвтэж төрдөг бол харин дээхэн үед бол араг түшээ төрнө гэдэг бол эмэгтэй хүн харьцангуй босоо байрлалаас дээрээс доош даралттайгаар хүүхдээ төрүүлдэг байсан байгаа юм. Тэр нь бол хүүхдээ төрүүлэх эсэм минь дамаржуулахад харьцангуй нөгөө байгалийнхаа физикийн хуулийн дагуу учраас бас зөв арга байсан юм шиг санагддаг. За ингээд хүүхэд төрдөг. Хүүхдийг бол мэдээж хөгшин настай буурай, самган, чавганц тийм настай хүмүүс бол их барьж авдаг. За ингээ хүүхдийг их бариад авдаг. Хүүхдийн хүйг зарим нутагт болохоор зэрэг малын хялгасаар, за зарим газар шөрмсөөр, зарим газар цахиур чулуу гэх мэт олон янзын зүйлсээр хүүг нь тасалж салгадаг байсан байгаа юм. За ингээд хүүгийн боогоод ээжийн биенээс эхс гарч ирэхэд бол эхсийг бол оршоох зан үйлийг хийдэг манай ард түмэн. За энэ яадаг зан үйл вэ гэхээр зэрэг тухайн хүүхдийн бүрлдсэн эхсийг цэвэрхэн цагаан эсгээ болон зарим нутагт цэвэрхэн дааванд боогоод за лам болон бөөгөөс зүгчиг газараа асуугаад мэдээд тухайн зааж өгсөн газар зүгчигт нь газар ухаад булдаг байсан байгаа юм. Ингэхдээ бол тэр ихстэй бол 9 эрдэнэ болон тариа будааны зүйлс хийгээд газар нэлээд гүнзгий ухаад булдаг. Булаад чулуугаар дардаг байсан байгаа. За ийм учраас нөгөө нэг хүй дарсан чулуу гэдэг маань яг ийм утгатай байдаг. За энэ газрыг нь болохоор зэрэг хөгшчүүл болон хүмүүс ярьдаг. Нэг бол гэрийнх нь ойролцоо байдаг гэж байгаа. За зарим нутагт бол бүр гэр байсан буурин дээр нь ихсийг нь оршоодог тийм тохиолдол байсан гэж байгаа юм. Эсвгөөс ерөөсөө шууд гэрээс бас жаахан зайтай хээр оршоодог тийм зан үйл байсан юм байлээ. Харьцангуй нөгөө газрын үндэстэй ястны зан заншил бие биенээсээ нэг жаахан ялгаатай байсан боловч ямар ч байсан даавуу юм эсгэнд боогод газар ухаад булаад чулуугаар дардаг байсан нь бол бүгд адилхан байсан байгаа. Энэ одоо чулуугаар дардаг гэдэг нь бол харьцангуй юу юм бэ лээ? Хээрийн янз бүрийн амтан ухах эд шоол болгож идэх ч юм уу тиймэрхүү зүйлээс сэргийлж байсан юм шиг байна лээ. За харьцангуй нэлээд томхон чулуу, тэмдэгтэй томхон чулуу тавьчихдаг. За ингээд нөгөө төрсөн хүүхэд маань хожим хойно өсөж том болсон хойно нөгөө чулууга эрэх, хайх, олоход бол амар хялбар олдох үйц тийм тэмдэгтэй чулуу тавьдаг байсан байгаа юм.
За ингээ хүүхэд маань төрсний дараа бол хүүхдээ бол монголчууд хоньны шөлөнд угаалга үйлддэг байсан байгаа юм. Хоньны шөл гэдэг маань хамгийн бүлээн чанартай, тэгээд хүүхдийн эрүүл мэндэд сайн, хүүхдийг наад зах нь ханиа том хүрэхээс сэргийлсэн тийм шөл байдаг. За ингэж ихсийг оршоогоод хүйг нь дараа тэмдэглэсэн газраа бол хүн бол том болсон хойноо эргэж тойрох, арц хүжээ өгүүлэх, энэ миний хүй дарсан чулуу хэмээн өөрийн үр ач, үр хөвгтдээ ах дүү нартаа хэлэх, ярих, захих, сургах. За тийм зүйлс байдаг. Түүнчлэн бас нас биеийн төрснийхээ хойно өөрийн төрсөн бууц гэр байсан газараа хувцаа тайлаад нүцгэн хорвох тийм зан заншлыг бол одоо ч гэсэн манай ахмадууд бол хийж байдаг. За энэ нь болохоор зэрэг яг шинжлэх ухааны үндэстэй гэж батлагдсан юм бол хараахан сонсогдоогүй. Гэхдээ бол энэ бол учиргүйч бас нэг тийм тухайн үнд муу зүйл бол биш гэдэг нь бол тодорхой. За тэгээд төрсөн бууцсан дээр хөрөөснөр хүн хиймэр сүлдэн дээшлэх, за төрсөн нутгийн энерги авах гэх мэт олон зүйлсийг бол настай хөгшчүүл ярьж байдаг. За ийм нэг уламжлалт, зан заншил Монгол улсад одоо болтол үргэлжилж явж байна.